Зэвцанд хэрэгдүүлээ иргэн ирсэн хөрсний сэргийн төлөвлөгөөг хөтөнөхийн дараагийн партнер болж байна. Тэгээ бичлэглээс мөн лайк болон subscribe дараагаа эзэж битгий мартаарай. Дөөр нөхцөлийг хэлэхэд манга цэгийн зураг номцыг.com зураг номцыг сайт гэсэн холбоос өдөр ороод хүссэн зураг номоо өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Тэгээ та хэдийн мэдж байгаачлан гүнгийн хүү иргэн ирсэн хөрсний сэргийн төлөвлөгөөг хөтөнүүд байгаа шүү. За тэгээд өөр нэг хэлээд байх зүйл байхгүй болохоор шууд гол сурвал руу гарцгаая. Зөвхөн хөртөр манай хүн Ванисаг оролдоод үзцгээе буюу маана хөгжүүл тэр хэд хоёулаа шид ашиглаж зурна гэдэг. Үүнийг сонссон манаас болохоор би шид ашиглана гэж юу. Хэрэв шид ашиглахын тулд ингээ хэрэгтэй бол гистэй манай гисрийн заавраар өөрийнхөө нурууг гисэрлүү харуулж суудаг. Миний өнгөрсөн амьдрал ч надтай ижлэх нүртэй байсан. Хийдэг хуур бухимдлын харамсал. Жийс жидэн хязгааргүй шунан тэмүүсний эцэст хүрсэн зүйл чинь хязгааргүй их зовлон шаналл байсан. Бүх зүйлийг үнсэн товрог болгож сүн совиндол хөдлөгтэй гамшиг болгохын тулд үл мэдэгдэх газраас маана хөгжүүлэх техникийг сурсан. Гэхдээ энэ удаад би энд байна. Ахин тэр зовлон шаналлд чинь онохгүй тулд би гараасан хуул. Гэвч Венесигийн нуруунд дээр нь гараа тавингууд ямар нэг юмсэл хийдэг бөгөөд энэ нэлээд халуун мөн зовлонтой байгаа нь харагддаг. Амаха чи маананыхан замыг мушгаад байна. Чиний биед сайн нэвтэрсэн зүйл бол миний маана. Энэ мэдрэмжийг битгий алд буюу манай хүн өөрийнхөө маанаага түүн рүү шилжүүлээд маананых нь мушгиралтыг нь одоо гаргах гээд байгаа юм байна лээ. Миний биеийн бүх хэсэгт очих маананы урсгал захуудаар хэрэлдэх бас төвд маань төвлөрч байна. Чи тоолсонч бойлол нэг нэ. Юу гэж хэлж байгаагаа мэдч байна уу? Венесад авьяас байгаа. Тэр хүүхэдгүйгээр бид нар маананы бөөмийг маана товргох арга замыг баталж чадахгүй байсан. Нөгөө тэрийг хүлээн зөвшөөрж байгаа ч гэсэн ягтай чи мэднэ. Жохон эргэлзээтэй гэдгийг. Рона та чи хэлж чадахгүй байна гэж юу? Хэр ухаантай байлаа гэд ямар шид ашиглаж чадахгүй бол түүнийг чи шидтэн гэж дуудах уу? За эн чинь нэг бол одоо ихээр Ванеса өөрийнхөө багаагаа дурсамжийг ядаг багаас нь л угаасаа шид ашиглаж чадахгүй гэж энэд нь хэрэлдэг байсан бөгөөд өөрийнх нь багш буюу Ронотой нь яалтчгүй манай хүнийг авьяастай энийг авьяасыг нь илрүүлэх хэрэгтэй гэсэн маягаар байнга хэрэлдэг байсан юм байна лээ л те. Хэрвээ би авьяастай байсан бол та шидийн самхыг орох хэрэггүй байхгүй юу? Би шидийн самхыг орхиж байгаа юм бишээ. Би зөвхөн чамайг шид ашиглаж чаддаг болгохын тулд аялал гарч байгаа. Толгойгоо өндөрт өргөд тэнгэрийг хардаа. Гиснэр багш нь манай хүнийг хаяад явсан юм байна лээ. Энэ ертөнцид харанхуй өөр дурших газар гэж байхгүй охин байна. Би чамд амлаж байна. Нэг өдөр чамайг гэрэл олж ирэх болно. Таны зүг байж явах. Гэрэл надад хурж ирсэн. Зураглал солиход нэг залуу хэсэг бүлэг зэргүүдийг нэг нүдэрэмхэн зуртал ийш тийш шийдэж байдаг бөгөөд өргөжлөлн цаана байсан хүндээ босс энэ хамгийн шилдэг нь яаж юм өтнүүд манай үйлчлэгээ саад болдог байна. Бидний хэнц зогсож чадахгүй. Өнөөх босс гэдгээс нөхөр нь хэвдэж явахт нь бэлтгэлчин сайн байгаа юу гэснээ ард нь нэг хүн хүрээд ирсэн байдаг. Юу ч хэдэггүй гэхээр Count Desmond цэргийн хүчийг бэлэн байдалд байлгах тушаал гаргасан. Виктор явцгаая. Би бүр өөдж өгөх гээд байсан юм. За энэ дээр юу гэдгийг илүү тодорхой болж болохоор одоохондоо шууд хэлэхгүй өнгөрчээ. За юу. Ямартаа зурагтад нөгөө талбуу аавар шилжих бөгөөд миний хөө Гээлмар дэгээд Гэслэн фермд алуулсан. Тийм болохоор би өшөөгөө авах болно. Зэргүүдээ цуглуул. Энэ бол дайны мэдэгдэл. Нэгнийд нь хоорондоо ярилцчих бөгөөд та ч одоо галзуурчих юу. Гэвч залуу эзэнтэн Гээлмарыг алсан гинэ. Худлаа мэдээлэл сууж тань зарлаж байгаа тэдэнд тийчээ заагаад өгөх хэрэгтэй. Бид нар ингэж нуруугаа харуулна гэх шүү. Урт хугацааны туршид хой зөвгөн хуваарлаа. Бид нар яг л гэр бүлчгээ амтдаг гэсэн мэттэй. Бидэнтэй тулдлаа гэж яг юу үчих юм бид нар. Рүүнэ чулуунаас болж байгаа. Гэд манай хүн хажуудлаас нь хэлдэг бөгөөд намайг шидэт цамх руу яваад эзэгөө байх хогор хоёр мэдээлэгч дээгүүр нутагт төсгөрсөө явсан гэж сонссон юм байна. Тэгээд л манай нутгийн тухай мэдээлэл задлж мэдээлэгч нараа бидний мэхэлсэн гэх гээд байна уу? Наа ч гүтгэлэг байна. Рүүнэ чулуу. Өөрийн нутгийг хамгаалах гэж хийсэн үйлдэл нэвчлэн эцтэй хямраас хүлэг дагуулдаг нь хэвийн үзэгдэл. Гэхдээ чи энэ бүгдийг боолно гэдгийг мэдэж байсан бололтой гэсрээ. Ингэж аав нь боддог. За энэ ч болж байгаа зүйл нь угаасаа л нөгөө Desmond-ыг хийж байгаа дайныг өдөөх шинж чанартай зүйлүүд шүү дээ, тэ. Тэгээ нэг айрам өдөртөө генерал нэгэдээс нөхөр нь болохоор угаасаа манай айрам Desmond-ийн айрамаас хамаагүй хүн хүч илүү мөн байнгын тулаанд явдаг учраас туршлагатай. Тэдэртээ байлцсан яадаг юм бэ гэсэн чинь гадаас нэг хүн орж ирсэн тэд нар ирж ирлээ гэж хэлдэг. Тэгээ гар харахад нь нөгөө цэргүүд нь бэлэн болчихсон байдаг бөгөөд энэ хитэн Desmond-ийн цэргүүд байхгүй юу? Тань зарлалт удаагүй гоцтой. Яаж юм хурдан бэлэн болчих вэ? За тэгээ мэдээллийн дагуу болохоор 6,000 цэрэг мөн 1000 харуулчд байгаа юм байлээ. Үүнээс гадна хэдэн довтгооны зэвсэг гэж тогтооцсон харж байгаачлан тэд аль хэдийн барилгын ажлаа эхлүүлчих гэж.
Ранда холбоо. Энд одоо юу вэ? Тэр зэргийн хүчээр ирсийг хүн штэ. Дээгэр тийм пер дөмшгөл ядуу гэж бодсон юмсан. Тийм байхад тэд нар хаанаас ийм зэргийн хүчтэй болдг юм? Тайвширцгаа. Ингэж маргаллаа гэд бидэнд ямар ч шашиг гарахгүй. Ордны өмнөх бүх цэргүүдэд цуглуул. Бүх иргэдийг ордонд оруулаад хаалгахаа. Цэргүүд байрлалаа эцэл. За энэ хэд нь хоорондоо ингэж дайтахаар болж байгаа юм. За тэгээд каунт дээгэр байгаа хүн нь болохоор одоо энэ хэд рүү хүүгийнхээ өршөг авах гэж дайрж байгаа маа. Тэгээ эцэг хүний хувьд хүүгийнхээ төлөө би энэ дайныг ихтүүлж байгаа. Гэт угаасаа шууд энэ хэд рүү дайрах гэж байгаагаа шууд л илэрхийлдэг. Харин нөгөө тал болохоор миний хүү яасан ч танаа хүүгчин алахгүй. Яг одоо амнасаа эрхмэлжид байгаа бол бууц гэдэг. Тэгээ ялчгүй манай гисрийн ааваас нь гарч байгаа аавра нь ялчгүй хойд зүгийг олон жилийн турш хамгаалж ирсэн сүрж явхлантай хойд зүгийн чонны тэр аавра байна. Яалтчгүй хүчтэй гэдгийг нь энд нар бол угаасаа мэддэг ихтэл ингээд арих гэдэг. Тэгээ гисрийн бол аавда хэлэхдээ хідүүлээ угаасаа зүгээр ингээ хамгаалаа bijсэн дээрээ наадуулчин ойролцоогоор 7,000 цариг манад 2,000 цариг. Тэгэхээр ер нь бол хоорондоо дайдах юм бол эднэр угаасаа манахыг бут нэрэг нэ. Тиймээс зүгээр л ордондоо хамгаалсан хамаагүй. 15 хоногийн дараа хэд наадуулчин бүх хүчээрээ бид нар лөө дайрах болно. Тийм ээ. Тэр нь хамгийн зөв сонголт гэдгийг мэдэж байна. Түүний дараа бид нэр юу хийж чадах юм? Гэхдээ гисэр аавынхаа чихэнд нэг зүйл хэлдэг. Тэгэлхтээ дайсан бүрэн хүчээрээ дайрах 15 хоногийн дотор би нөхцөл байдлыг эргэж тоглоомыг манад тал болгох болно. Зөрөглөс хөдөлгөл гисэр нөгөө гурвынхаа урд хүрээдэр ч гэсэн байдаг бөгөөд дайн ялдчгүй албан ёсоор эхлэж байна. Тэгээ та хэдэг яг юу хийх ёстойг чинь би хэлээд өгье гэхтэн гинтийн дайралт хий гэж хэлдэг. Бид нөрөө дайрахаас өмнө бид нар хангамжийн ангиуд руу дайрна. Бид нар тэдний хангамжийг хаасны дараа энэ дайныг үргэлжлүүлэх нь тэдэнд илүү хэцүү болно. Гэхдээ яаж тэд нар аль хэдийн ордны урд хэсгийг бүсэлж гисэн арай л олон нүд гарч байгаа ч дээ. Хэрвээ ямар нэгэн зүйл хийх гэж оролдвол тэд нэр маш урт анзаарч байгаа. Кавер, гэлё. Таны эсрэг би аль хэдийн гараатуудын ойдох зэргүүдийг зөвлөсөн. Хэрвээ нөхцөл байдал буруугаар эргвэл тэд нэр ойроогаа зогтож байгаа. Тийм болохоор мэдгчхүйгээ санаа зовох хэрэггүй. Бид ус дээр ус энтийн арьсаар хийсэн цовыг таны тушаалаар тараагаад дуусчихсан залуу эзэнтэй. Бараа өнгийн материалтай болохоор шөнийн ажиллагаанд тохиромжтой. Мэдээж их хэмжээний арми хөлгөл амархан баригдана. Ихтэй нууц хувцастай шилдэг анги бол дайралт тийм амархан мэдэгдэхгүй. Гол асуудал гэвэл хангамжийн ангийн байршлыг нь мэдэхгүй байна. Билинда. Тэд нэр хаана байгааг чамаар болмаар байна. Мэдлээ ирхмэ. Энэ үүрэг нь их аюултай. Дайсны барилга очиж мэдээл цуглуулсан өглөөс амьд гарч ирэх. Гэхдээ бидэн давныг хийгээд асуудалгүй гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн сүүлийн хэсэгт хэрэгтэй зүйл бол энэ дангид хэлбэрлэхээр дуусгах хамгийн хүчрхэг үзэр минь. Тэр нь болохоор Ваниса байдаг. Дэгэрдийн хангамжийн хэсэгт хэдэн өдрийн дараа. Данг эцэснэ эхэллээ. Хэдэн 7 хоногийн дараа би газраар шагналах болно. Зэн дөрөвдөр харагдаж байгаа хүн болохоор өмнө нь Пердиумын харайд мэдээлэгч байсан. Одоо Дэгэрдийн хангамжийн ангийн командлагч Пабро. Каун Десментийн талд орсон нь өстө зөв боллоо шүү. Дүүний тусламжийн ачаар ямар ч эсэлгүйгээр араас нь ажиллаад амарч байж чадгаар боллоо. Энэ бүхэн таны гайхалтай шийдвэр инлэгч. Баяртай Пердиум. Удахгүй энэ газрын хэсэг минийх болно. Ингээд энэ нэг хулгаач нь угаасаа урагч байгаа байхгүй юу? Тэгсэн гадаа нь манай хэд хүрээд ирсэн байдаг бүгд тэнчэнэн гээсээр одоо хідүүлээ гинтийн дараалгад хамгийн төгс боломж бүгдийг нь аацгаа гэд нөгөө төрөөс чинь шууд л гинтийн дараалтаар хяар зөхөр болно. Мэдээж наанд байсан хэдэн зэргүүдийг манай хэд ихнээс нь дайрж эхлэх бүгд гинтийн дараалт. Харуулууд явах ямар новшоо игээд байгаа юм бэ? Гэж хэлсэн хоёр зэрэг нүдэрэмхийн зуртал цавч болно. Гисэр нөгөөдөл чинь хандангуудаа хөөхөлтийн зэргүүд яг одоо төлөвлөгөөнийхөө дагав ажиллацгаа. Нэгч зэргийг битгий өршөө. Тэгээ тэнд нь байсан Пердиумын нөгөө мэдээлдэгч Фабра гэдээс нөхөр нь болохоор хамт уугасаж байсан нөхөртөө хідүүлээ чи 1000 байгаа штэ. Наад ултайгаа хурдан шиг тулталтаа гэсэн чинь энэ 1000 зэргийн 70% нь хэдийн алуулчихсан. Бидэнд одоо зугтгаас өөр арга байхгүй гэ яг зургийн дагуун дээр нь биеийн доочингуудаа нөгөө ярьж ирсэн зэргийн хүзөөрөө худгаж хитэ талчдаг. Дард нь өссөн Фабра нь болохоор билийн дагсаар хоцорно. Зургдас өөрийнхөө өнөг Паброг чинь манай хүний өмнө авчирч гисэн байдаг бөгөөд Билэнда хэлэхдээ энэ бол Дэгэрдийг төлөөлж байгаа мэдээлэгчийн нэг. Манай мэдээллийг зараа зогсохгүй Дэгэрдийн хангамжийн ангийн командлагчаар ажиллаж байсан. Гоё амар шөгөжтэй залуу үсэнтэй. Би бууж өглөө. Үүний ард хин байгаав. Десмонд. Десмондын гэр бүл байсан. Тэд нар намайг сүрдүүлсэн болохоор надад дөөр агаар байгаагүй. Десмонд юм шүү. Бодож байсан чинь тэр Дэгэрдээ тусалж зэрэг өгсөн байх. Буюу Десмонд саяны зэргүүдийг өгсөн угаас ойлгомжтой байсан л да тий.
Хэрэг байдал ингэж хуурсан ч гэлээ. Би Пердиумд удаан хугацаанд зүтгэсэн штэ. Count Dagger-д надад давгүй их шаган өгнө гэсэн. Тийм болохоор ашигтай хэлцээ байгаа үсттэй. Толгоогоо өрг. Залуу үзэнтэй. Надад дахин боломж өгч байгаад баярлалаа. Энэ боломжийг чинь ашиглан Пердиумд насан туршдаа зүтгэн. Гэсэн шууд л манай хүн түүний толгойг нь авснаа. Би чам шиг хүмүүстэй хэлэлцээр хийдэггүй. Пердиум руу дайрсан хүмүүс үхлээс өөр юу ч толгорохгүй. Одоо юу хийх өдөртөгч? Бид нэр шууд ордонд руу буцна. Тэд нар одоо дайралт эхлүүлж байгаа байх. Тийм болохоор бүх анхаарал нь ордон руу төвлөрсөн байгаа. Бид энэ боломжийг ашиглаж хойдс гэлсэн дайрах болно. Заманаа сайн ярьсанчлан очоод кавер блендэ хоёр хойд зүгийг хэсгээс дэмжлэг үзвэл би харин баруунгаар тал руу явлаа. Ингээл чамд тэдний гол хүчийг үлдээ. Гинтийн дайралт болохоор хідэн зэрэгтэй хамт хэдэн мянган хүнтэй тулалдана. Чи харгалж чадна үсттэй. Асуудалгүй. Хэрвээ энэ таны тушаал бол залуу үзэнтэй. Дэг ордны хаалгаас хингэрүүн хэн очих юм бэ гэхдээ тэр хэсгийг үлдээ гэж хэлдэг. Харин нэгдүгээр аавынх нь байрж буй айрман болохоор нөгөө хідэн цэргүүдийг ерөөсөө хан руу авируулахсгүй түүд эдний тоо толгойг нь цөөлөх ёстой гэд хэрэм дээрээсээ тулдаж байдаг. Тэгээ нөгөөдөл нь бүгд л авираад ирэх бохоод хэдэрхий олоолаа байна. Орон зайн тулаанд бэлтэг гэд тэдэнтэй гардан тулаан хийгэр болж байгаамаа. Бид нэр ордны ханыг өгч болохгүй. Зээлчгүй манай хүнийг үлдэхээр гэсэн шалтгаан болохоор аавыгаа энэ хэдэн зэргүүдийг харгалнаа гэж бодсон юм байна лээ. Энэ бүхнийг нь өнөг Dagger гэсэн хүн харангуйта яасан сайхан юм бэ? Дан алид энэ дуусчих гэж. Хоёр дахь дайралтанд бэлтэг. Энэ ордон айлт болох хурдан эзэл. Нажуудын багтаа нөхөр нь болохоор тэгэхээр энэ хойд зүгийн чонын төгсгөл юм шүү. Уг нь би тэрнээс арай илүү их зүйл хүлээж байсан юмсан. Саяны хэлсэнчсэн болохоор аавынх нь ялчгүй хаалыг хамгаалж байгаа үед нь байдал нэлээд хэцүү болчихсон байх бөгөөд аха ордных нь асуудалж гэлээ. Ордны хаалга бас нэг асуудал. Тэд нар удахгүй эвдэлж орох нь одоо яг яах вэ? Ордны хаалгыг үлдээ. Бид нэр зөвхөн ханаал хамгаалах болно. Эскон манай нэмэлт хүчийг яасан б? Тусламж хүссэн бүх газруудад галцсан. Зэм баран бас Рефолд гээд бүх дотоод асуудаас болж тусламж явуулж чадахгүй гэсэн. Бүүр бидний логосын газар нутаг руу явуулсан бүх мэдээлэгч нар алга болсон болохоор ямар ч хариу авч чадаагүй. Яаж бүр ганц газар тусламж илгээгүй хэрэг. Муусан өөтгөө нуушнууд. Тэг нөгөө Dagger-дэс нөхөр дээр нэг зэрэг хурж ирэнгүүтээ энэ мошоо эзэнтэй. Манай хангамжийн анги руу аюул орсон байна. Хангамжийн хүсэлж явуулсан зэргүүд одоо хүртэл ирээсөө ирээгүй. Тэдэнд ямар нэгэн зүйл болсон бол та. Битгий ийм хурдан дүгнэлтэнд хүрээдвэ. Тийм байх боломжгүй. Пердиум тэнэгүүд яаж манай хангамжийн ангийг мэдээ дайрч байдаг юм. Тэг хангамжийн байгаа бааз руу гарсан чинь тэнцээ нутаа гараад байдаг бөгөөд яалтчгүй одоо Пердиумд нэг толгоогоо ашигладаг нөхөр байдаг юм байна гэд нөгөө багтаа нөхөр нь боддог. Тэг ажилтнанд байсан нөгөө Dagger дэсэн нөхөр нь болохоор Виктор одоо яах вэ? Дан дөнгөж эхэлж явахад манай хангамж дуусчихлаа. Бидэнд хангамж хэрэггүй. Өнөөдөр тэр ордныг эзлэнэ. Өнөөдрийн дотор ордны ханны баруун зүүн талаас нь аль түрүүн дайрч эхэлсэн байтал одоо хүртэл нэвтрээгүй байдаг. Пердиум шилдэг зэргүүд болон хойд зүгэн чон тэднийг тогтоон бариад байгаа юм шүү. Ихтэй ордны хаалга онгорхой. Тийм байх нь. Бүх цэргийн хүчийг бэлдээд өнөөдөр бид нар ордны хаалгыг нэвтлэх болно гэд өнөөх ордны хаалгаар нь дайрч орохоор болж байгаа юм. Ямар ч сэрний нөхөртэй хандаж хэлэнгүүтээ чи нээврхэн хамгаалаа байч вэ? Бид нар ордны хаалга руу нэвтрэхээр явлаа. Нөгөө толбой нөгөө ханыг хамгаалж буй зэргүүд нь нэлийн хэцүү байдалд орчихсон байдаг бөгөөд эзэм тийш хардаа довтлогооны цамхахгүй одоо новш гэж тэд нэр яаж манай ордны ханны өндрийг мэдчих вэ? Энэ зэргүүдийн өчрөг болоод хангалттай завгүй байхад цамхахгүй хананд хүрчих байл бид нар удаан хүттээсэхгүй бүх довтлогооны зэргүүд бэлнэ. Ингээд тэдний яг дайрах гэж байсан хэсэг бааз руу манай хэд гал нээхэр болдог боловч өнөөх нээсэн галыг нь нөгөө Виктор гэдсэн хүн хаачдаг. Өргөдөлн чи харж байна уу? Чиний төгсгөл аль хэдийн бичигдсэн гээд өргөдөлн хаалга руу дайрахар болно. Ордон дотор байсан өнөөхөө Альфаё гэд байсан шидтэнг чинь командлагч болон Ванесса хоёр барьцаалчихсан байдаг бөгөөд нөгөө Альфаё нь болохоор бөөн үүмэн шуган болж байгаа хгүй. Харж байна. Ордны хаалга хэдийн ордон цөмлөгчнөр ороод ирчихсэн байна. Тэгэхээр та нар энэ дайнд хэдийн ялагдсан гэсэн үг ээ. Гэхдээ битгий санаа зовоо Альфаё. Яагаад тэгвэл залуу эзэнтэн яална гэдэгт би итгэлтэй байна. Инээт тийм. Тэр залуугийн тухай миний өмнө битгий яриад. Бид нар түүнээс болж ямар ч утга учиргүй үхэхээр үхэх нь. Одоо тэр яг юугаа хийх юм? Аматад. Чи одоо ч тэр галцыг төвшаалыг дангасаар байх юм уу? Үгүй ээ. Тэр галзуу биш.
Тэгээд хэдэн өдрийн өмнө манай хүн чинь Венесаа тулсаар угаад ямар та шид ашиглаж чаддаг болгосон юм байна лээ. Ийдээ ашиглаж байгаа шид нь нэлээд жоохон байдаг бөгөөд үүнийг нь харсан манай гисэр болохоор санаа зовоод хэрэггүй. Чиний шид ашиглаж байгаа ч л хангалттай. Гиснэ Венесаг нэг зүйл рүү дагуулж авч харуулдаг бөгөөд яг ордны хаалганы өмнө баахан рүүнэ чулууг шиддэнгүүдээр булуулж байдаг. Дэнэгүүрийг яах гэж байгаа юм бэ? Залуу эзэн тангигтэн бэлтгэл. Энд хамгийн хүчрэг бас энгийн тактик нь дайсны тоо хүчээр давж дийлэх явдал юм. Бид тэмцээч ордны хаалганд тэдний тасралтгүй товтлохын дараа заавал эвдэрч аюулт орно. Гэхдээ тэгсэн ч ялах боломж байгаа. Хүлээгэр та үнэхээр намайг чадна гэж бодож байна уу? Дээр нь бол угаасаа Венесаг ашиглаад энд эдийг яг хаалгаар нь дайраад ороод ирэнгүүт хүчтэй том дэлбэрэлт үүсгэж гэж байгаа байхгүй юу? Дэнэ гадаа байсан Викторийн дагуулж авч цэргүүд нь бүр дүрдээ орцгоо яг хаалгаар нороо цөмлий химлий гэд байж байхад нь гинтэл хажуулаас нь нэг зэрэг хурж ирстэй мэдээлэл яг юу болсон бэ гэхлээр Бержмийн хэсэг зэргүүд нь манай баруун зүүн хоёр талын хойд хэсгээс цохилт өгч байна гэж хэлдэг. Тэнцэн манай гисэр болон түүний найзууд бүх цэргүүдийг дорхноо химхэлж байдаг бөгөөд юу вэ? Бержм дувгана нэмэлт үж ирэхгүй гэсэн бицтэй. Нэг цохилтоо орлоо. Ийм их хэмжээний цэргийг устгахчлаа. Мангас байна. Бержмийн цэргүүд бос. Манай хариу довтлохоо үүгээр эхэлж байна. Ингэсээр манай хариу довтлох эхэлж байгаа юм. Ард байсан хэсэг буюу цэргүүд рүү манай хэд бөөндөө дайрдаг бөгөөд одоо энэ зурглаар харагдаж байгаачлан зүүн талаас нь Кавар болон Билинта. Харин баруун талаас нь манай хүн. Тэгээ яг гол хэсэг үүдээр нь өнөөх Виктор чинь хамгаалтгүй дайрч орж байгаа юм. Гинти дайралт. Гол бааз дайралтанд өрчихлөө. Тэгээд тэр гол баазар нь болохоор Гелион дайрч байгаа юм байна лээ. Гелион болохоор Гордон бас цэргүүдийг дагуулж өнөөх Каунт гэд байсан хүнийх нь хаяанд нь хүрээд ирдэг бөгөөд энийг нь харсан хажууд нь байсан зэрэг нь та явгуудаа аюулгүй байдал очих хэрэгтэй гэсэн хэдийн оройтсон байдгаа манай хүн түүний өмнө зогсож орж ирсэн дайсны командлагч Каунт Томас Тэгарт би чамайг барьцаанд авна. Гиснэ өнөөх рүү чин дайрахыг оролдоход хажуу талаас нь нэг зэрэг гарч ирсэнэ болиулнаа. Өнөөх зэрэгэнд болохоор нэлийн хүчтэй байдаг бөгөөд гол бааз руу ийм баг зэргийн хүчтэй дайрч байдаг. Овоо зөрөгтэй юм гэж. Би бол Адам Парасо. Нэрээ хэл. Надад нэр байхгүй. Би бол зүгээр л нэг мө Пержумын том язгууртны зэвсэг. Ямар ч зүүн талын хандраа зураглалчилж нэ. Тэнчэнэнд Кавор болон Билянда хоёр очихсан байдаг ба тэнд байсан цэргүүдийг яалтчгүй яар зөглж эхлэн. Хөөе, би л сусаг над руу өсчүүлээд бай. Ийм гэмэн. Наад уучраа өөр бол. Надад тийм юм санааж явах хэрэг алга. Зураглал дахиад баруун талын хандраа шилж нэ. Тэнчэнэн бүгдээр өвхөн. Хурдганчиг зугтаарай гэснээр манай гисрийн хідэн цэргүүдэд яар зөглж явах харагдана. Бүх хүчээрээ тайр. Энэ бол найсныг эргүүдэж байх үеэр дайрч тэднийг дарах боломж. Би тэдний довтгоны цамхыг өөрөө устгана. Гисэн гисрийг дагавч авч байгаа хідэн цэргүүд рүү бүр цуснд хөрж өгсөн амьтад гисэр ахмадыг дагаад муусаа навчдуудыг бяслаад өгье. Харин болохоор Каунтын цэргүүдийг ахалж авсан командлагч нь хэлэхдээ ямар эмх замбараг усуучлахгүй нөхдөд. Толооны талбараа зугтчил байдаг. Муусаа тэнгүүд. Дайчта урт хэсгийка. Гиснэ хідэн цэргүүд манай гисэрлүү дайрахаар болдог бөгөөд манай гисэр чинь шууд өөрийнхөө мориндаа хандаад өөрөө дайралтаас бултаа гэсэн үнэхээр л хідэн цэргүүдийн дайралтаас нь булччихдаг бөгөөд морин дээр харин гисэр байхгүй байгааг анзаарсан өнөөх цэргүүдэн дээшээ хартал манай хүн үсрээд тэдний ард нь гарч хатдаг бөгөөд ардаас нь бүгдийг нь хитгэн дайралтаар л болгож тавина. Ихэр миний бодож байснаас илүү дор нөхцөл байдал тавина. Довтлохны цамгуудаас болсон уу? Энэ байдлаар ордны хаалгаар орохоос өмнө тэд нурхан. Морд цэргүүд тэднийг яаж хийж байгаад хотлуулж байгаа ч тооны зөрөг хэтэрхийх байна. Энэ байдлаараа үргэлжлүүлбэл тэд нар бүслүүлэх. Цаг хэтэрхий баав байна. Тиймээс хурдан шиг ялалтаа батлах хэрэгтэйгээд манай гэсэр ганцаархнаа довтлооны цамгаг руу дайрахаар болж байгаа юм. Урд нь байсан хитээг цэргүүдийг ээж дараалан алсаар яг өнөө командлагчийнх нь урд нь туулж ирдэг бөгөөд ойртолж болохгүй. Гэж хэлж дуусаагүй байхад нь өнөө командлагч руу сэлмээ зоогоос сэлэнтэй гамшиж нэ. Өөрөлдөл мааныхан уцаар өөрөөхөн сэлмийг гартаа байрж ирэнгүүтээ довтлооны цамхаг руу өсөрж очиод яг довтлооны цамхагийнх нь голоор нь хамаг хүчээр хуваадаг. Довтлооны цамхаг тэр мө тэнэг. Довтлооны цамхагыг ганцаараа устгаж өнөхээр тэр залуу командлагч нь. Ингээд өнөө Виктор нь анзаарчихнаа. Гол хаалга одоо ч эвдрээгүй л байна уу? Тэмээ ирхмээ. Хаалганы хамгаалт бодож байснаас ч илүү хүчтэй юм.
Бид доторх эсэргүүцлээс болж баг зэрэг цаасан ч гэсэн 10 минут дотор эвдэлж чадна. 5 минутын дотор наатах эвдэл. Тэр үеэр бид эдний командагчтай уулзраа болоодох. Бусаж ирэхэд хаалгыг онгойлгочихсан байгаараа. Миний гарт үхмээр байвал бүтэлгүй итвэ. Ойлголоо. Хөөе. Нэстэг төмөрс аваа. Чи хаашаач явахгүй шүү. Чи хий юм? Цэбэр сүлтний зэргүүдийн командлагч Кавар. Хоёлоо одоо тоглоно. Гиснэн өнөөх ахалж үжижсэн Викторийн ард манай Кавар хөрөөд ирчихсэн байдаг. Тэгээ шууд бол манай хүн нөгөө төрөө чин дайрдаг бөгөөд шууд бол унж явж байсан цэргийг нь өнөөх Виктор чин доорхноо зогсоолчихдаг. Кавар өндөр нилийн гайхаа шууд л дээрээс нь түүн рүү дайрдаг бөгөөд өнөөх тарилтыг нь амархан гихч нь хаадаг. Тэгээ үүнд нь Кавар жаахан гайхдаг ч гэсэн өнөөх нь хэлэхдээ би шамшиг зэргүүдтэй өчнөн уулзч басан. Юмыг байнга л хүчээрээ шийдэх гэсэн дундаж хүсний цэрэг. Ингээд дөрөгдөлөн манай Кавар руу дайрж түүнийг шархтуудад амжина. Өөрийн зүн сувгаар савраас хараалзуулдаг араатнуудаас илүү амархан учрыг нь олох зүйл гэж байхгүй. Мөн өвшчин. Хүчтэй юм гэж яг л анхмадыг хэлж байсан шиг. Манай гисэр болохоор саяны идэр Виктор гэдэсний талаар нь хэлдэг бөгөөд Десмонтын нуус үжтэй хөцрөн. Пержумыг унахыг хүсэх хүчнүүдийн нэг. Тэр танаас илүү хүчтэй юу? Тэр чиний өмнө нүүр туулж байсан хинг хүнээс илүү хүчтэй. Намагасаад. Тэр олон зэрэгтэйг ажиглан бидний бүх анхаарлыг хэрмээ хамгаалахад төлөвлөх болно. Тэр үеэр хүч суларсан байгаа хаалгыг эвлэхийг төлөвлөх байх. Энэ бол миний төлсөн төлөвлөгөө. Гэлсэн ч хэрвээ Виктор ордны хаалгыг нэвтэлж чадвал бидний төлөвлөгөө байж болох хамгийн муугар бүтлгүтэх болно. Кавар. Чи Викторыг саатуулах хэрэгтэй. Зэнэгүүгийн сонссон манай хүн болохоор новш гэж. Та арай л их зөвлөх хүсчээ. Ингээд дөрөвдүүлэн өнөөх Виктор гэдсэн нөхрийг нь харгалахаар болдог. Нөгөө төлд байсан манай Гелион чинь бас нэг Адон гэдсэн командлагчтай хуралдахаар болдог штэ. Дэмэнэ Гелион яаж хурдан дайрсан хүчтэй дайрсан энэ нэг балаа уулгач нь бамбаатай юм байлээ. Тэгээ бамбаа руу хичнээн олон удаа дайрсан ерөөсөө эвдэрхгүй байх бөгөөд үүнд нилээн төгшөөсөн манай хүн хамгийн сүүлийн удаа гэд хүчтэй дайрсан ч үгүй яалтчгүй өнөөх бамбаа нилээн хүчрэх байгаад. Тэгээл энэ унаж явж байсан морийнхэн толгойг нь завчиж моригоо болгож хаяад одоо ун гэд бамбаагаар хүчтэй тарна. Нөгөөт бол Каварч гэсэн маш хүнд байдалтай болчихноо. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та маань дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараагаа хийцэж битгий мартаарай. Одоо парти ус хүртэл нь үзчихээд сабскрайб дарааг болтоо хөгшөн одоо болноо. Бүхэл бүтэн парти үсчтэй тийм бистэй энэ ч байна. Тэгээд манга цэгм зурагтом цэгком зурагтом цэг сайт гэсэн холбоос дээр ороод та хэд мань өргөжлүүдэд унших боломжтой. Мөн энэ хүртэл нь үзсэн дэр үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Өндөр баяртай.